том цолтгой богчуудтай үнэхээр халгаатай сайн барьдаг өгтөө. За хангай голож мордочтой яриад махин гүцээч байна. Улсын ярцаг хангай давж аймгийн ярцаг дүгүр дорж шөвдөг широдлоо. Дандин сүрэнгийн бүрэг дорж улсын харцаг бадарчаар давлаа. За хангай харцагын мөрөлдөн зүүн талдаа сугдаад ирээд авсан байна. Давуулаад зүүн талдаа сугдаа баруун талдаа давуулаад ирээд авсан байна. Аймгийн арслан Гамбаттай онол таран бэрэлдэж байгаа. За анчнаас бярдаад мушгих үедээ. За харин сайхан давуулсан толгоо гаргаад ирж байна. За хангаарцсан бэрэлдэн сугцсан бэрцэн дээрээс дахимдаа дайрцсан байна. Ховд аймгийн буйнд сумын Риад зорчигч тээврийн нэгтгэл од группийн бүх улсын арцаг өрхийн ангад авч Харанга аймгийн арслан Гамбат өвдөг широдлоо. За хангаарцаг Мөнхбаатар арслангуудын бэрэлдэн татаад мордлоо дагуулад хөмөрсөн мушигсан дутуудсан сугдаад өрөөд авсан байна. Улсын арцаг хангай за зөрүүлээд Мөнхбаатар арслан сугдаад өрөөд авсан. За нэг зайл чавраад дутуудлаа. За дахимтлаа. За ингээд 2-3-ийн даваанд энэ дахимдаа гарал учраа өгчүүдээ өвдөглүүллээ. Ховд аймгийн буйн сумын Риад ховд өвхийн дэвж зорчигч тээврийн нэгтгэл од группийн бүх Монгол улсын арцаг өрхийн ангад авч Ховсөнбөр аймгийн арслан инхтрийн Мөнхбаатар өвдөг широдож байна. За улсын эчин сэрик улсын эчин цэрэн догтох нарын бэрэлдэн барьцаад ирсэн. Улсын эчин галсан учрын ганжид Хөсгөл аймгийн арслан Цэрэнбатын сандаг дуржийг амлсан бэрэлдэн үргэлжилж байна. За ингээд яг бар азрын дээр өөрлөгөө татаж хуураа тэгээд сүрж дахимдаа дайрчиж байна. Улсын арцаг хангай. Улсын гэрд Эрдэнэ улсын эчин ганжидтай онол таарсан. За эрэнд одоо бас нэгэн үеийн хоёр өсөл амжилтын ирэмбэр онол таарсан байна да. За мушгат мэхэн даалгаж байна. За Ховд аймгийн буйн сумын Риад ховд өвхийн дэвж зорчигч тээврийн нэгтгэл компани од группийн бүх Монгол улсын арцаг өрхийн ангад авч улсын эчин сэрик өвдөг широдлоо. За харин улсын арцаг хангай ерэн сүүлийн хэдэн сарын хугацаанд ерэн дахин буулгаагүй байгаа да. Харин бүгд харин улсын зохион байгуулсан ширмийн бүхийн аврах шалруулах их аврах шалруулах барилдаан төрүүлсэн. За энэ сугцсан барьцсан дээрээс араар нь хашиж мордоод үнэхээр нэг бярлахж үрэлдсэн байна. Хангай арцгийн хувьд бол за Тунсан арслан арцаг хоёрын бэрэлдэн 2018 оны 3 дугаар сарын 3 сард болсон Монгол цэргийн өдөр зориулсан улс аймгийн алдар цолтой 256 бүхийн бэрэлдээний 6-гийн даваанд учраад гарч өрөлтөд улсын арцаг өрхийн хангад авж байсан. За мөн Монгол улсад одоо нисэх хүчин үүсгэгдсэний 90 жилийн ой зориулсан одоо Монгол улсын аврах салтуудын хүндэтгэлийн бэрэлдэн төвцөнгөлт хүрээлэнд болоход улсын арцаг хангай 6-гийн даваанд мөн онол таарж өрөлтөд улсын арцаг хангад авж тэр чигтээ цаашаа бас төвцөнгөлт хүрээлэнд төрүүлж байсныг бас санаж байгаа бах. За харин бол нэг хоорондын харьцаа хангай 5 удаа таарж өрөлтөд 4-т нь хангай арцаг, 1-т нь пүрэв давг арслан давж байсан ийм барил түүхтэй. За хангай арцаг давуулаад дотор өхийлдэгтэн дагуулаад нэг суунд сэтсэн пүрэв давг арслан. За энэ өхийл дээр нь хангай арцагаас ирж мэдэн шүү. За давуулаад за ингээд улсын арслан бүрэн төгс давж улсын арцаг бэгдсэрэн өвдөг широдлоо. За улсын арслан пүрэв давг улсын арцаг хангай нарын бэрэлдээнээр хүчтэй хэм бэрэлдээнэ 5-ын даваа шүвтэрнэ. За сэнжигний өрцөн дээрээс ганцхан зайлаа таччих шиг л харагдлаа да. За бас барьцны маргаан байсан юм уу яасан. За пүрэв давг арслан илэг үсээ тайлчиж байна. За Ховд аймгийн буйн сумын Риад ховд өвхийн дэвж зорчигч тээврийн нэгтгэл од группийн бүх улсын арцаг хангай
Улсын арслан Прүв давгаар 5 давж өнөөдрийн барилдааны их шүвгийн 4 чалгарлаа. За энэ бол тун санамсаргүй л одоо унтуулж байгаад гэж ярьдаг да. Харин л унтуулж байгаа татцсан. Гişгэл игзэг бол яг л одоо таарцсан. Синжиг аваа шууд татцсан тэгээд. За тунсан хоёрын барилдаа илүү синжигдэн өрцтэй болоод өрөлцөөд авсан байна. За ангаа харцаг нэг дотор хилдөөд нэг хавсраад нэг цаашаа залгуулж хилэх гээд дутуудж байна. За нэг хөнтөр сүүлэх гээд дутуудсан. За сугадаад харцагдаад өрөөд авсан да ангаа харцаг хөмөрлөө мошиглаа. За энэ чэнэслэр барилдааны санаа ашигыг аваад барилданда ангаа харцагын үед их зоримог барилддаг болсон ерэн сүүлийн барилдаанууд дээр хараад байхад ер нь за Монгол улсын ерөнхийлөгчийн цомын төлөөх Чинсан өндөршилдэг 128 бүхэн барилдаа энэ хүү барилдаанд бол 2 төрүүлсэн бүх одоогоор 2 байна. Монгол улсын аврах сквадрын мөнхөд тавраг энэ барилдаанд 2 удаа төрүүлж байсан бол Монгол улсын Замбаатар хүүгийн Прүв сайхан, Монгол улсын Начин, Монгол улсын Харцаг золтоод 2 удаа төрүүлж байсан. За ингээд 2 төрүүлсэн бүгчүүдийн хувьд бол Монгол улсын ерөнхийлөгчийн цомыг үүр хадгалах хэрэгтэй болдог. Ингээд одоогоор бол улсын аврах мөнхөд улсын зан Прүв сайхан нарын хувьд бол за дотор өхийлдлөө. За дотор өхийлдөөд аргишин суулгачлаа. За үнэхээр юм бас энэ нэг өхийлдэг бүхийг бол дархан тун даастаа даамгаа хийж байгаа ангаа харцгийн хувьд. За ингээ Ховд аймгийн буян цумын ариат Ховд бүхийн дэвж зорчигч тээврийн нэгтгэл компани Од группийн бүх Монгол улсын арцаг орхи ангаа улсын арслан бүрэн төгсөөр 6 давж өнөөдрийн барилдааны тэргүүн бариулаад тарчаад орч үлдлээ. За ингээд одоо бүгднэрийн туслан гол зохион байгуулсан ширийн бүхийн их аврах шалруулах барилдаанд төрүүлсэн. За тэгээ дараах нь Өр Монголын өртөц хорны шилийн отод зохион байгуулагдсан Монгол туурхтны алтан бүсийн аврах шалруулах тэмцээнд мөн төрүүлсэн. За тэгээ Солонгос төрүүлээд Өр Монгол төрүүлээд дараад нараа 2 дугаар сарын 9-ний өдөр Монголын Сум өвгийн холбоо байгуулагдсны 29 жилийн өн барилдаанд бас төрүүлсэн. За саяны дотор өхийлцсэнийг за нэг жоохон зайлаад дотор өхийлтсэн байна. Тэгээд бас давхар баг зэргийн хавраа оруулаад за үнэхээр юм бас даацтайхан хийсэн байна. За энэ өхийлдэх мэхээр нь бүрэн төгс арслан 2 ч удаа ичж байгаа шүү. Тэр аврагуудын барилдаан дээр мөн одоо бас өхийлдээд бүрэн төгс арслан давж ясан санагдаж байна. За харцаг авраг харцаг хоёрын барилдаа одоо зүүн талаараа золгоо шүүдгний дамарцнаас үргэлжилгээр болж байна. За шүүдгний дамарцсан дээрээс толгой зөрүүлсэн ангаа харцаг татаад мордлоо. За шахаа татлаа. За хөнгөн гаргаж ирж байна да. За үнэхээр нэг бяр бэлтгэл сургуулиуд бол үнэхээр нэг торгон ирэн дээр тогтоо хөнгөө байгаа юм байна. Ангаа харцагыг хөнгөн одоо бараг ганцхан баруун гарын шуудгаараа өргөж гаргаж ирээд авчиж байна. Эрхэм мөндөд үзэгчдээ үндэсний хэрэгчлээ тусгаар тогтнолоо сэргийн мандуулсны 107 жилийн өдрүүлсэн Монгол улсын ерөнхийлөгчийн цомын төлөөх Чинсан өндөршилдэг 128 бүхэн барилдаанд Ховд аймгийн буян цумын ариат Ховд бүхийн дэвж хан улдүргийн онцгой хөдлийн хилдэс зорчигч тээврийн нэгтгэл компани Од группийн бүх Монгол улсын арцаг орхи ангаа 7 давдруулж Овс аймгийн Ховд сумын ариат Сүгатар аймгийн онцгой хөдлийн хилдэс Химон констракшн группийн бүх Монгол улсын авраг Намсар хажуугийн Батсуур 6 даван үзүүрлээ. За ингээд хангаа харцаг үндсэндээ одоо сүүлийн 4 оролцсон том барилдаанда 4 дараад нь дөрүүлж байна. 2 барилдаан нь бол одоо хилийн жиндад болсон 2 барилдаан дөрүүлсэн. За тэгвэл 12 дугаар сарын 9-ний өдөр зохион байгуулагдсан Монголын Сум өвгийн холбооны 25 жилийн өн нэрмжид шилдэг 64 бүхэн барилдаанд төрүүлсэн. За тэгвэл өнөөдөр 12 дугаар сарын 29-ний өдрийн энэ барилдаанд мөн төрүүлж байна.
Гон гаргаж ирсэндээ тэгээд шагаж татаа тавихтаа давхар дахимдсан юм байна. За бас л Угсрын аймагны уран гайхамшигыг ангаа харцаг харуулчихлаа. За ангаа татаад мордсон, мордохноо сайхан суулсан тэгхэн өвдөг зэргүүлээ дотор шахаа татсан шагаж татаа яг тавихтаа давхар дахимдаад мэхэн даалгасан байна. За үзүүлсэн Монгол улсын авраг намсрын хажуун Батсүрийн шагналыг Мангар Дуланбаяр хүргэж байна. Монгол улсын ерөнхийлөгч Алтмаагийн Баттулга, Монгол улсын ерөнхийлөгч Намгийн газрын дарга Зандагүгийн энх болтнор дөрүүлж үзүүлсэн мөчүүд болон энэ урилдааны эгшүүгийн дөрвч аларсан мөчүүдийн шагналыг гардуулж баяр хүргэлээ.